Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль гэсэн хоёр хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Хуулийн хэрэгжилтийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд өөр өөрийн чиглэлийн хүрээнд хангуулан ажилладаг. Хүүхдийг альва эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нь дан ганц төр засгийн үүрэг бус. Эцэг их насанд хүрэгчид бидний ч үүрэг. Гэвч өнөөдөр хаалганы ард хүүхдийн эрх зөрчигдсөөр. Тэгээ хойд автаа дүүнэртэйгээ ингээд бид амьдэрдэг. Одоо 14 настай. Манай гэр бүр хөдөө идэг. Сумынхаа дотор яринд орох гэсэн чинь сумын дотор яар хүүхдэн дүүрсэн болохоор хойд аавынхаа хамаатнууд ээж намайг суулгасан. Хойд аавынхаа хамаатны хахад гэдэг хүчин дүүлээд жирэмсэн болсон. 11 сараас өсвөлээд намайг тэр айл ах оролдоод идэв гэсэн. Нөгөө саяхан ээж маань хүнтэй суусан, тэгээд аав ээж хоёроо муудалцуулж хойдээ гэж бодоод тэгээ бас жоохон айгаад тэгээ хэлж чадаагүй нуусаран байгаад тэгээд төрсөн баг. Тэр хүн үү? Ээжтэй ч хэлээгүй, ангийнхандаа ч хэлээгүй, нуусчихсан. Ийм жоохноосоо жирэмсэн болсон байна гингээд мэдвэл маш их шоолож доромжлох учир нуусаар агаад тэгээд төрсөн. Сумын төв дээр төрүүлдэггүй юм билээ тий. Аймгийн төв дээр ирж төрсөн. Ээж юусоо бараг төрн төртөл мдээгүй яжгаад тэгээд эмнэлэгт очиод төрөх үедэл бараг мэдсэн. Төрөхгүйд эмнэлэгт очсны дараа мэдгүй тэр хүнийг цагдаад бариад өгсөн байсан. Тэгээд цагдаа магдал шалгаал тэгэл тогтоосон бахал гэж би бодож байгаа. Тэгээ хин тэр нөгөө намайг хүчнцэн хүний талаар мэдээлэл өгснийг бол би эхлээд мэдээгүйсэн. Тэгээд төрсний дараа цагдаа ингээд асуугаад байцаагаад тэр үед нь л би тэгж хэлсэн. Тэгээ хүүхдийг маань одоо манай хүүхдийг манай ээж хардаг. Аав маань бол намайг жоохон байхад нас орсон. Ээжтэйгээ хөдөө мал дээр суманд амьдардаг. Тэгээд аймгийн төвд орж ирээд сурж байгаа. Айлын ашаанд гэр бариад ингээд үеэл дүүнэртэйгээ цуг амьдардаг. Би одоо 15 настай. 14-т байхдаа төрсөн. Дээд ангийн хааныг бандад нөгөө сайн болоод тэгээд жаад нэг өдөр тэр хүүхдтэйгээ таарад жирэмсэн болцсон байсан. Миний биений юм нөгөө доктортой одоо ирдэггүй учраас эхлээд бол ингээд ийм бай доктортой ирэхгүй байгаа юм байна да гэх ингээд бодож исэн чинь 4 сартаа хахад нь бол жирэмсэн болсноо мэдсэн. Тэр дээр нь хүмүүсээс ингээд нууцсан. Би нөгөө тэр хүүхд бандтайгаа бол дахиж ерөөсөө холбогдоогүй, тэр хүүхдтэй ч юм хэлээгүй явсараа тэгээд төрсөн. Анх ангийн багш намайг жирэмсэн гэдгийг бол мэдээд тэгээд нөгөө сургуулийн нийгмийн ажилтан тэгээд нөгөө хүүхдийн төлөө цагдаа сэргийлэх гэдэг ингээд мэдээлэл өгсөн. Тэгээ ээжид бол бас ангийн багш хэлсэн. Одоо би 9 дугаар ангид сурдаг. Ийм ээжтэйгээ юм ярьдаггүй учраас бол айгаад тогтоос хэлээгүй. Гэвч томроод ирэх тусам надад амар нөгөө айцтай тэгээ байсан. Одоо яана гэл аборт хийх боломжгүй хугацаанд хэтэрсэн болохоор хүүхдээ гаргасан. Нөгөө сайн бандынхаа хүүхдийг төрүүлчихье гэж бодоод ер нь бүх хүмүүсээс нуугаал хэлсэн. Тэгээд ээжээс айгаад намайг ойлгохгүй зодно гэж айгаад ер нь ерөөсөө хинд ч хэлээгүй явсараа хал турсан.
Эдгээр охидын ард мөн адил 34 охин буюу нийт 36 охин зөвхөн Арангай аймгийн хэмжээнд 2025 онд өсвөр насндаа жирэмсэлсэн байгаа юм. Охидын 31 нь хүүхдэрээ ээж болсон бол 5 охин өөр хөндүүлсэн байна. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар өсвөр насны охидын жирэмслэлт өмнөх оны мөн үеэс нэг нэгжээр өссөн гинэ. 2023 онд бол өсвөр насны охидын жирэмслэлт төрөлтийн хувь бол 3% байсан бол 24 онд 3.5 болоод ингээд нэмэгдсэн. 24 оны 10 сарын байдлаар охидын төрөлт 35 байсан байна. Тэгвэл 25 оны 10 сарын байдлаар 36 тохиолдол охидод төрсэн байна. Төрөлт нэмэгдэхээс гадна өсвөр насны охидын жирэмслэлт өөр хөндлөлт бол сүүлийн 2 жилд нэмэгдсэн юм тоон үзүүлэлт бол манай Арангай аймагт байна. За 2024 оны одоо үр хөндлөлтийн байдал болохоор 5 байсан. За 2025 оны 11 сарын байдлаар мөн адил 5 охин ингээд үр хөндлөсөн гэсэн юм одоо судалгааг бол эрүүл мэндийн газар манай дээр ирүүлсэн байгаа. Сүүлийн жилүүдэд бол нийт төрөлтийн ер нь 85%-ыг 18-аас 19 насных эзлээд байгаа. 14-өөс 15 насныхын нийт төрөлтийн 3%. 15, 16, 17 насныхан одоо 13%-ийг эзэлж байна. Ер нь ингээд ажиглаад байхад одоо 2016 онд, 2017 онд бол ер нь 14, 15 настай хүүхдүүд нэг төрдгөө байсан. Одоо сүүлийн 1-2 жилд бол нэмэгдэх хандлагатай болоод байна. Бидний судалгаагаар бол за нийт одоо улсын дунджийг аваад үзэх юм бол сүүлийн жилүүдэд нийт төрөлтийн 3.3-аас 3.7%-ийг охидын төрөлт эзэлж байна. За манай нэгдсэн эмнэлгийн хувьд ч гэсэн 3.7% орчим нь бол охидын төрөлт буюу 20 наснаас өмнө одоо өсвөр наснда төрсэн төрөлт эзэлж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 10-аас 19 насыг өсвөр нас хэмээн томьёолсон байдаг. Энэ үед хүүхдийн бие махбод эрчимтэй өөрчлөгдөж, бэлгийн бойжилт явагдаж, насанд хүрэхэд бэлтгэгдэж байдаг үе юм. Харамсалтай нь энэ насандаа ээж болсон охидын тоо жилээс жилд өссөөр байгаа нь зайлшгүй анхаарал хандуулах асуудал. Өсвөр насандаа ээж болсон өөр хөндүүлсэн охид дараах эрсдлийг насан туршдаа үүрч эрүүл мэндээр хохирохын зэрэгцээ гэмт хэргийн золиос болж байна. Өсвөр наснд жирэмсэлсэн хүүхдүүд маань нэгэнт одоо хүсээгүй жирэмслэлт давмгай байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо бусдын нөлөөнд автах юм уу, сонирхол шохорхсноосоо болоод бэлгийн харьцаанд ордог, үүнээсээ болоод өөрийгөө эрсдлээс хамгаалж чадахгүй жирэмсэлсэн тохиолдолд яг нөгөө гэр бүл зохиогоод ингээд төлөвлөгөөтэй жирэмслээгүй учраас жирэмсэн болсноо нуудаг. За ингээд нэгэнд нуусан учраас явсаар агаад хэлж чадахгүй явсаар агаад томордог тий. Тэгэхээр хожим үр хөндлөлт болон одоо эсвэл одоо төрөх гэсэн юм хоёр сонголтын аль нэгийг хийх болдог. Жирэмсний явц хяналтгүй яваад байсан учраас ямар нэгэн шинжилгээнд хамрагдаагүй тий өвчин эмгэг байсан бол тэрийг илрүүлээгүй ингээд төрдөг учраас бас төрөлтийн хүндрэл гарах эрсдэл бол илүү байдаг. Хүүхдийн умаа бүрэн гүйцэд өсөж хөгжөөг учраас бага сартаадаа зулбах, дутуу төрөх, за гүйцэд тээсэн ч гэсэн цус алдах тий төрсний дараа болон төрөх үедээ хүндрэлүүд гарч болно. За мөн одоо аарцэг яс, таазны яс маань бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учраас ураг хичнээн том биш ч гэсэн одоо төрөлхийн явцад бол ураг доошлохгүй байх. Ингэснээрээ анхны төрөлт нь кесар хаалгаагаар шийдэгдэх юм хүндрэлүүд бас гардаг байгаа. Ихэнх нь бэлгийн хүчирхийллийн охидууд байгаа. За төрсөн нь болохоор харилцан тохиролцоод тий одоо амьдралд илүү яарсан гэх юм уу тий одоо эсвэл найз хөвгүүнтэйгээ ингээд хайр дурлалын харилцаатай болцсон гэх юм уу тий ингээд ийм одоо шалтгааны улмаас ингээд төрсөн. За зарим нь болохоор нөгөө насан турсан хүмүүстэй бэлгийн харьцаанд ороод жирэмсэлсэн те. Тэгээд суугч байгаа. За нөгөө хадаг сүгөөх гэж байгаа гэсэн ингээд зөндөө ийм кейсүүд байж идэг. Гэхдээ бид нар одоо насан турсан хүмүүс бага насны хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орно гэдэг чинь ч өөрөө гэмт хэрэг учраас цагдаагийн байгууллагатаа бид нар бол үүргээ биелүүлээд мэддэг. Тэгэхээр зарим асуудлууд нь бол нөгөө юу гэдгийг зарим насан турсан хүмүүс нь одоо нөгөө мөрдөн шалгах ажиллагаад хийгдэн те. Зарим нь болохоор ингээд амьдралаа зохиогоод ингээд явж гин. Тэгэхээр бид нар яалтчгүй бага насны хүүхдүүд те тасан турсан хүмүүстэй ингээд одоо амьдрахгаа яваад байна гэдэг чинь энэ ч өөрөө цаагаараа нөгөө эрүүгийн гэмт хэрэг ингээд зөрчөөд байна. Тэгэхээр бид нар бол заавал одоо цагдаагийн байгууллагатаа л ингээд мэдээлэх шаардлага байгаа юм л да. Насанд хүрээгүй үедээ ээж болсон охид сэтгэл зүйн хувьд хүнд гэмтэл авдаг. Сургуулаасаа завсардах, өөртөө итгэлгүй болох, нийгмээс тусгаарлагдах, байнгын төгшүүрт амьдрах, хэрвээ хүчирхийлэлд өртсөн бол өргөжлүүлэн хүчирхийлэлд өртөх зэргээр гэмт хэргийн золиос болсон төхөөд ч баггүй. Тэдэнд сэтгэл зүйч, сэтгэл засалчийн урт хугацааны эмчилгээ шаардлагатай болдгийг өгүүллээ.
Охтуудын хувьд бол бие дүр төрхийн юм хямралд орсон байдаг. Сэтгэлийн түвшүүр нэмэгдсэн байдаг. Тэгээд яг уу ер нь эмэгтэйчүүдэд бид нар мэдж байгаа төрсний дараа сэтгэл готроллын үе бол биднэрт ингээ явагддаг шүү дээ. Тэгэхэд бол охтуудынх дээр бол одоо судалгаанаас үзэгдэж гисэндээ харьцангуй 15%-аар насанд хүрээд төрж байгаа эмэгтэйчүүдээс 15%-аар илүү сэтгэл готролд орох юм магадлал өндөрсөн байдаг. Тэгэхээр охтууд нэгдүгээрт хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нэмэгддэг, өөрийнхөө өмнө хүлээх үүрэг хариуцлага нэмэгддэг. Ингээд нөгөө өөр дээр ирж байгаа хариуцлагын болоод нийгмийн за тэгээд эцэг их асран хамгаалагчийн ингээд хариуцлагууд маш их ирдэг учраас охтуудын хувьд харьцангуй сэтгэл зүйн хямралд орох, тэр нь одоо нөгөө сэтгэл готрол болох энэ шинж тэмдгүүд бол ер нь дийлэнхтэй байдаг. Эмийн болоод сэтгэл заслын урт хугацааны эмчилгээнүүд шаардлагатай байдаг. Энэ сэтгэл зүйн гэмтлүүдийг эмчлэхгүй бол ахаал ерөөсөө асуудлууд нь хүндрээл явна. Тэгээ дахиад нөгөө өөрийнхөө гаргаж байгаа шийдвэрүүдэд ухамсартайгаар ерөөсөө гаргаж чадахгүй л байна гэсэн. Арангаа аймаг 101 багт аймгийн хэмжээнд 19 сум болон Эрдэнэ сумын 7 багт багийн засаг даргаар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл бүхий хүүхэд хамгааллын нийт 26 хамтарсан баг ажиллаж байна. Эдний нэг Эрдэнэ сумын хэмжээнд хамгийн эрсдэл өндөртөд тооцогддог 4-р багт л гэхэд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн буюу өсвөр насндаа жирэмсэлсэн 36 охины 8 нь харьяалагддаг байна. Манай багийн хувьд бол сургуулийн одоо 2 сургууль байгаа. За эндээс бид нар судалгаа авахд нэр нь 250 гаруй өрхийн судалгаа байж байгаа. Яг ийм нөхцөлд амьдарч байгаа өсвөр насны хүүхдүүд байна гэж. За тэрнээс одоо манай дээр энэ насан туршийн жирэмсэлт бол 8 нь одоо манай 4-р багт байна гэсэн. За тэрний одоо 4 хүүхэд нь одоо хүүхдийг төрүүлээд өсгөж байгаа. 2 нь ураг хөндлөлтөнд орсон. 2 нь нөгөө хүүхдийг төрүүлээд өргүүлсэн. Ийм кейс байгаа. За энэ өсвөр насны хүүхдүүдийг одоо ингээд төрөөд бэлгийн хүчирхийлэлд өртөөд ийм үйл ажиллагаа болсны талаар нөхөн сэргээлтийн ажлууд бол хийгдэж байна. Дордорол нэг чадах чинээгээрээ сэтгэл зүйн зөвлөгөө өгвөл. Харин ийм байдалд хүрэхгүй тулд энэ төр засаг, энэ хамтарсан ба юу хийх боломжтой юм бэ гэдэг зүйлүүдийг бид нар харах хэрэгтэй. Охтын жирэмслэлтийн гол шалтгаан тэдний өсөж торнож буй амьдралын нөхцөл сурч буй орчинтой холбоотойг мэргэжилтнүүд онцолж байгаа. Тэдний эцэг эх нь салсан, тустай амьдардаг, өрх толгойлж дүүнрээ хардаг, хамаатан садныдаа суудгаас үүдэн охид энэ эрсдэлд өртгөн элбэг. Өөрөөр хэлбэл хүүхдийг хараа хяналтгүй орчинд үлдээж эрсдэлд орох орчин нөхцөлийг бүрдүүлэхийн гол шалтгаан ар гэрийнхэн буюу насанд хүрэгчдэг гэлээ. Малаа маргаж байгаа малчид одоо хүүхдүүдээ ингээд өрх толгойлуулаад ингээд аймагт нэг гэр бариад юм уу эсвэл нэг байр авчиргууд ингээд үлдээчдэг. За хүүхдүүдээ нэг 7, 8, 9-р ангид орохоор миний охин том болсон, миний хүү том болсон гэж ингэж үзээд ерөнхийдөө одоо анхаарал нь суларч эхэлдэг байгаа. Тэгэхээр зэрэг одоо хүүхэд ерөнхийдөө 12 дугаар ангид төгсөлөө ер нь эцэг эхийн хайр халамж одоо хараа хяналтанд өсөж хөгжиж байж ёстой. Тэгэхээр зэрэг энэ анхаарал халамж суларснаас болж нэгдүгээрт энэ асуудал үүсэж байгаа. Хоёрдугаарт одоо цахим орчны зохисгүй хэрэглээ бас нөлөөлж байгаа гэж үзэж байгаа. Гэр бүл салалт маш их байгаа. За гэр бүлийн орчны архиталт бас их байгаа. Энээс болоод одоо хойд ихтэй, хойд эцэгтэй хүүхдүүд маш их болж байгаа учраас тэдний одоо хоорондын гэр бүлийн харилцаанаас болоод хүүхдүүд одоо үйл ойлголцолоос гэрээсээ дайжих, бусдынхаараа хонж өнжих, одоо буруу хүмүүстэй найзалж нөхөрлөх энэ зүйлээс болж бас энэ асуудлууд бас үүсэж байгаа гэж бид боддгоо. Бэлгийн хүчирхийллийн хохирогч охтууд маань болохоор одоо ээж аав нь үл хайхрах хүчирхийлэлд өртүүлсэн тий гэрээсээ дайчсан. За ээж аав нь архины хамааралтай гэд эдгээр хүүхдүүд ихэнхдээ бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд. За гэмт хэргийн хохирогч хүүхдүүд тий гэмт хэрэг зөрчилд холбоотой байгаа. Ер нь хүүхдүүдээ ингээд 6 дугаар ангиас дээш болоод ирэхээр хүүхдүүдэд том хүний тоонд ингээд орхиод бие даалгаад орхичдаг. Дотн ингэж хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй юм улмаас бас харилцаа хангалтын зөрчил гарч ирдэг баг.
хичээлүүд орж байхад ингээд хүүхдүүдээс ийм асуулт ирдэг те. Багшаа ингээд таны хичээлд ингээд ээж аавтайгаа суудаг бол гоёо энэ төр гэж хүүхдүүд тэгдэг багхгүй. Тэгэхээр бас нэг ээж аавтайгаа ярилцмаар сэдвүүдээ хүүхдүүд бас ярилцаж чадахгүй байна уу даа гэсэн үр дүнд хүрдэг л те. Тэгээ одоо орчин үед чинь одоо бэлгийн хажууд маш ихт орж одоо 12-13 насны хүүхдүүдэд маш юу яаж байгаа жирэмсэлж байгаа. Тэрнээс бол урьдчилан сэргийлж хүүхдүүдэд бол маш их зөвлөмж өгдөгөө. Сонирхож маш их асуудаг. Тэр талаар маш ойлгуулж хэлдэг. Үгүй. Яагаад гэвэл манай хоёр одоо дөнгөж 11 12 гарч байгаа. Арай л болоог байх гэж би явжсан 14 наснаас хойш ярина л гэж бодоод байгаа шүү. Хүүхдүүд тэр гоёа ялангуяа сайн ярьжлээ. Зүгээр манай хүн бол одоо 14 настай одоо он гараад 1 сар 15 хүрнэ. 10 дугаар ангийнхаа охинтой бол нэлээд илэн далангүй харилцдаг. Дээрээс нь бэлгийн боожлт тэ одоо эрэгтэй эмэгтэй одоо хүүхдүүд бие бинийгээ сонирхож байгаа тохиолдолд бас ямар байдалтай харилцаа үүсэхгүй гэдгийг бас хэлж өгдөг. Ер нь бол яг бэлгийн боловсрол за цаашлаад нөгөө бэлгийн харилцаанд оролцох чиглэлийн юмнуудыг бол одоохондоо би нөгөө шууд бол ярьж хэлээгүй байна. Одоо ер нь бол нөгөө суурийн тайж хэлж байгаа. Эцэг их ар гэрийн хараа хяналт сул хүүхдтэйгээ ярилцдаггүй, тэднийг ойлгодоггүй, хайхрамжгүй байдлаас ийм нөхцөл байдал үүсч байгааг охид хэлж байна. Нөгөө талаас ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлээр сурагчид нөхөн үржихийн боловсролын чиглэлээр ямар мэдлэг авдаг вэ гэдэг асуулт гарч ирнэ. 6 дугаар ангиас 12 дугаар анги хүртэл ерөөсөө эрүүл мэндийн хичээлүүд бол 7 хоногт 40 минутаар ордог, 1 цагаар ордог. Тэнгүүтээ энэ 11 12 дугаар анги чинь байгалийн ухааны хичээлүүд ингээд хасагдчихэл эрүүл мэндийн хичээл хасагдахгүй ингээд агуулгаараа ингээд ороод ингээд явж идэг. Биологийн хичээл дээр ч гэсэн давхцдаг агуулга байхгүй. Тэгээд нөгөө нэг жирэмслийг хэрхэн хамгаалах хэрэгслүүд хүртэл одоо ингээд хичээл дээр заагддаг шүү дээ. Одоо энэ мэдээлэл бол одоо бас нэг үе одохноо одоо хангалттай сайн өгдөг гэж бодож байгаа. Йоо, ер нь бол бид нэр өөрснөө л намнаас уншаал бичвэл бичнэ. Тиймээс бол багш маш бол нэг ярьдгүй шүү дээ. Яг тийм сайн дэлгэрэнгүй олгож чаддгүй. Тэгээд интернетээс мэдээлэл авах мах замаар заримдаа жоохон ихлээс хичээдэг л да. Эрүүл мэндийн хичээлээр хувцсны ахуй гэж заадаг. Гэтэ яг тэг ингээд дэлгэрүүлээд тэгээд сайн заадаггүй шүү. Ерөнхий боловсролын хичээлээрээс хүүхдэд тэм чанартай цогц тийм ээ мэдлэг мэдээлэл өгч чадахгүй байна. За дээр нь нэмэгдээд тэр сургуулийн эмч, нийгмийн ажилтан, ангийн багш нарт бас нөхөрч эрүүл мэндийн талаар мэдлэг дутуу байна. За мөн эцэг асран хамгаалагч нар ерөөсөө нөхөрч эрүүл мэндийн талаар мэдээлэл хомс байна. За үүнтэй холбоотой бол өсвөр насны хүүхдүүдийн дунд тийм ээ жирэмслэлт, төрөлт, үр хөндлөлт бол нэмэгдэх хандлагатай. Одоо гүйдэл энэ ерөнхий боловсролын сургуулийн програмд олон улсын жишгээр харахад 3 дугаар ангиас нь ахуулаад энэ гэр бүлийн боловсрол олгодог болсон. Энэ 6 дугаар анги гэдэг бол нөгөө шилжилтийн насны дээр нь нөгөө бэлгийн хөгжлийн нас гэж тоологддог учраас тэрийг дунд анги гэж тооцдог байхгүй. Тэр дунд ангид нь бага ангийнх нь боловсролоо эзэмшээд дунд анги руу ороход нь бид нар бэлгийн боловсролын хичээл, эрүүлийн боловсролын хичээл ингээд заагаад энэ чинь олон улсын жишг байхгүй. Энийг заадаггүй. Хүүхдийг эрсдэлт нөхцлөөс хамгаалах үүрэгтэй гэмт хэрэгттэй холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд болон хамтарсан баг ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Архангай аймгийн цагдаагийн газарт насан туршийн жирэмсэн болсон гэх дуудлага мэдээлэл энэ онд нэг гарч бүртгэгдсэн байна. За 2024 онд аян төрлийн гэмтэр 3 удаа гарч бүртгэгдсэн байсан нь 2 нэгжээр буюу 6616-аар буурсан үзүүлэлттэй байна. За насан туршийн жирэмсэн болсон гэх дуудлага мэдээллийг эмч эмнэлгийн байгууллагын ажилтан болон хохирогч ар гэрээс цагдаагийн байгууллагад гомдон дээл гарч бүртгэгддэг байна. За аян төрлийн гэмт хэргийг цагдаагийн байгууллагад хүлээж авч мөржил ажиллагааг явуулаад за хохирогчийн насыг тогтоох, за ДНХ-гийн шинжилгээ тогтоох, за гэх мэт ажиллагаанд хийж гүйцэтгээд прокурорын байгууллагт шилжүүлж ажилдаг. За энэ онд бол нэг хэргийг шилжүүлсэн байдалтай байна. За яг энэ асуудал дээр манай байгууллага болохоор одоо хүүхд эрхийн хууль зүйн орог гэдэг хороо
манай байгууллага дээр ажиллаж идэг. За энэ хүү одоо хүүхд төрхийн хууль зүйн хорон одоо ямар ч үүрэгтэй ажилдгийг те ямар хорон юм бэ гэдгээр яг энэ хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдүүдэд одоо тусламж үйлчилгээ үзүүлэх, сэтгэл санаа болон те хууль эрх зүйн тусламж үйлчилгээ. За яг нөгөө мөрдөн шалгах ажиллагаанд хүүхд хэрэг зөрчигдөд байна уу гэж те энэ хүү асуудал дээр бол ингэж хяналт тавьж за тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм хүүхд төрхийн хууль зүйн хороо гэж байдаг. За энэ хууль зүйн хороонд болохоор за цагдаагийн газар за мөн эрүүл мэндийн газар гэдэг ингээ байгууллагууд гэх зэрэг байгууллагууд ингээд байж идэг. Тэгэхээр манайх эрүүл мэндийн газраас за хүүхдийн төрөлттэй холбоотой, үр хөндлөлттэй холбоотой одоо судалгаа мэдээллүүдийг ингээд авч нууцлалын зэрэгтэлтэйгээр аваад за тэдгээр хүүхдүүд рүү бол одоо хүүхд хамгааллын хариу үйлчилгээнүүд ингээд үзүүлээд ажилладаг. За тэгэхээр манайх энэ яг энэ судалгаа мэдээллийг авсан даруйда бид хүүхд хамгааллын хариу үйлчилгээ, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ, за урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэдэг ингээд эдгээр одоо үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Тэгэхээр бид нар яг энэ одоо бэлгийн хүч хэрхлийг хохирож хүүхдүүд дээр одоо яаж ажилладаг юм бэ гэдэг. Тэгэхээр бид нар хууль ёсны төлөөлөгч манай байгууллагаас томилогдож байна. За мөн дээрэс нь бэлгийн хүч хэрхлийг хохирогч охтууд маань болохоор өмгөөлийн үйлчилгээ зарим нь авч чаддаггүй тий. Тэгэхээр манайх хинжлийн хувьд бид нар 12 хүүхдэд одоо өмгөөлийн үйлчилгээг одоо үн төлбөргүй ингээд тий холбоон зуучлаад ингээд өмгөөлийн үйлчилгээ үзүүлсэн байна. За 2025 онд яг энэ хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор за бэлгийн хүч хэрхлийг хохирогч нийт 21 хүүхэд байгаад байна. За энэ 21 хүүхэдтэй бид нар сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлсэн байна. Өмгөөлийн үйлчилгээг ингээд 12 хүүхэдэд үзүүлсэн. За мөн дээрэс нь эд материалын дэмжлэгийг бас ингээд үзүүлдэг. Манайхаас яг нөгөө эрүүл мэндийн газраас мэдээлэл ирэхээс гадна бид нар өөрсдөө нөгөө энэ эрсдэл нөхцөлд амьдарч байгаа тий. За энэ бэлгийн хүч хэрхэлд өртөөд байгаа. За мөн гэмт хэрэг зөрчилд холбогдоод байгаа тий. Энэ хүүхдүүдийг бол илрүүлэх ажлыг бол манай байгууллага зохион байгуулж ажилладаг. Сум болгонд баг болгонд нөгөө хүүхэд гэр бүлийн одоо асуудал хариуцсан нийгмийн ажилтнуудтай болсон шүү дээ. Тэгэхээр энэ нийгмийн ажилтнууд ингээд болсноос хойш бол энэ кейс илрүүлэлт те одоо энэ хохирогч хүүхдүүд одоо бэлгийн хүч хэрхийллийн асуудлуудыг нэлээд сайн илрүүлж чадж байгаа. За энэ хамтарсан багууд маань бас нөгөө урьдчилан сэргийлэх ажлуудаа те айлынхаа те орон гэрээр орж одоо ажиллах гэдэг ийм асуудлууд байж идэг. Тэгэхээр тэрэн дээр бол бид нар бол нөгөө кейс илрүүлэлт юмнуудаа бол нэлээд сайн илрүүлж ажиллаж байгаа. Одоо манай хамтарсан баг кейс үйлчлэл урьдчилан сэргийлэх арга хэмжээн дээр бол одоо түрүүний ярьсан нөгөө аюулгүй сонголт гिचээл гэж байна. Одоо нөгөө аз жаргалтай гэр бүлгээд ингээд гэр бүлийн бас өдөрлөг арга хэмжээ жил болгон тогтмол зохион байгуулж байгаа. За дээр нь тэр сургалтуудыг хийж байна. Олон улсын байгууллагын янз бүрийн сургагч багш аваад бас энэ сургууль болон одоо багийн иргэдийн дунд одоо зорилтод нөгөө л эрсдэлт байгаа нөхцөлтэй хүмүүсээ гэр бүл хөгжлийн газар бас хамтарсан багт одоо нөгөө дэмжлэг үзүүлэх тий энэ ажил дээр ингээд ийм хийж байгаа. Гэхдээ энэ бол хангалттай хийж чадахгүй. Хангалттай хийж чадахгүй байгаагийн нөхцөл юу нөгөө л төсөвсөн. Энэ багийн төвийн ажил ачаал ихтэй штэ. Яг хаана тэр болон айлаар ингээд явах боломжгүй болцоо одоо хуулийн заалтанд ингээд хороо дүүргийн сум дүүргийн засаг дарга гэсэн нэг хариуцлага тооцсон ажлууд байсныг шинж одоо ингээл янз бүрийн хуулиудаар нь нөгөө сум дүүргийн засаг даргаа баг хорооны гэж заагаад өгөхөр айгүй их тийм хуулинд юм хариуцлага үүрэх болцсон. Тэгээд ингээд бараг нэг офс ажилтсан шиг ингээд нөгөө авич тавьсан. Тэгэл нөгөө олон хариутай бичиг мэдээ тайлан ийм юм хийж итэл нөгөө бага хуучин нэг цүнх хөрсөн багийн дарга ингээд алхахдаг байсан цаг хугацаа өнгөрсөн байхгүй. Тийм учраас тэр илрүүлэг муу байхгүй. Одоо тэнд ингээл тэр шооштой алхахныг таана юу ч болж байгааг мэдх юм байна. 108 утасны илрүүлэг, цагдаагийн байгууллагын илрүүлэг, эмчийн үздгийн илрүүлэг, сургууль цэцэрлэгийн нөгөө хүүхдийн янз бүрийн шарах сорив ийм юмнуудаас л бид нар илрүүлж авч байна. Илрүүлж байгаа байхгүй. Яг нөгөө бид нар 100 юмны 10-ыг илрүүлж байгаа. Ачаал нь их байна. 4,000 хүний төлөө 3 хүн яаж ажиллах юм бэ? Яаж тэр дотоод энэ нухацтай асуудлыг гаргах юм бэ? Ямар ч хүч хүрэхгүй байхгүй. За ерөнхий улс хурлын сургууль бол ердөө энэ талаар хүүхдүүдэд бол урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох ийм одоо болзошгүй эрсдлээс өөрсдөө хамгаалах хууль эрх зүйн болон за мэдлэг мэдээллийг бол одоо олгох үүрэг хүлээж байгаа. Сургуулийн захиргааны зүгээс бол одоо яг эрсдэлд өртөж болзошгүй сурагчдаараа одоо хамтарсан багтааг ингээд явах гэрээ эргэлт хийх ажлуудыг бол зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд сургуулийн захиргааны зүгээс бол эрсдлийн үнэлгээг бол 1-ээс 12 дугаар ангийн хүүхдний бүрээс ангид ирсэн багш нартайгаа хамтарч авсан байдаг. Тухайн одоо авсан эрсдлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй байгаа хүүхдүүдийнхээ гэрээр хамтарсан багаараа очих ажлыг одоо ингээд зохион байгуулж ажилладаг байна. За тэгээ сүүлийн жилүүдэд бол энэ өсвөр үеийнхэн гэлтгүү хүүхэд залуучууд эрүүл мэндийн
боловсрол олгох мэдээллийг буруу замаар их авчна гэж үзэж байгаа. Би ягаад тэгэхээр нөгөө фэйсбүүк их ухдаг. Тэрнээс болсон болоогүй тийм ээ. Янз бүрийн мэдээллүүд их авдаг. Тийм учраас би одоо энэ сургалтыг бид нар яаж хийх вэ гэхээр ерөнхий боловсролын сургуультайгаа хамтраад нэг системээр нэг одоо цогц тийм хөтөлбөр гаргаад сургуулийн хүүхдүүдтэй болон сургуулийн эмч нартай, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар, эцэг эхчүүдэд бас энэ нэгдсэн журмаар яг нөхөрчгүй эрүүл мэндийн чиглэлээр зөв мэдээлэл өгөх юм бол бас энэ эрсдлүүд буурах юм болов уу гэж бодож байна. Монгол улс хүүхэд хамгааллын болон хүүхдийн эрхийг хангах хүчин төгөлдөр хуультай оров. Энэ хуульд хүүхэд хамгаалуулах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох, эсэм энд эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн үндсэн 4 эрхтэй гэж заасан байдаг. Тэгэхээр яг энэ нөгөө насан турш хүүхдүүд маань төрөөд байна, өрөөнд талд хийлгээд байна, тэ жирэмслээд байна гэдэг асуудал маань энэ 4 эрхийн би одоо 3 эрхийн энэ бол зөрчөөд байна гэж харж байгаа. За нэгдүгээр хүүхдийн хөгжих эрхийг зөрчиж байна. За хамгаалуулах эрхийг зөрчиж байна. Хүүхэд эсэминд амьдрах одоо энэ 3 эрхийг ингээд зөрчөөд байгаамаа. За хүүхэд бага наснда тий одоо бүрэн донд одоо боловсролыг одоо үн төлбөргүй эзэмших ёстой тий. Гэтэл нөгөө насан туршгүй хүүхдүүд маань нөгөө жирэмслээд одоо тэр чинь 10 сар тийгээд хүүхдэд төрүүлдэг шүү дээ. Тэгэхээр яг ингээд сурч боловсрох насн дээр нөгөө төрөөд ирэхээр чинь яалтч нөгөө хүүхдээ харах одоо ийм асуудал гарна тий. Тэгээд найз нөхдөөсөө ичих асуудал гараад нөгөө сургууль завсардах асуудал байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр яг энэ асуудал бас ингээд зөрчигдөд байгаа. За дээрэс нь болохоор хүүхдийн хамгаалуулах хэрэг зөрчигдөж штэ тий. Тэгэхээр одоо гэмт хэрэг одоо юу гэдгийг хүүхэд гэмт хэрэг зөрчил хүчирхийлэл бие махбодын шийтгэл сэтгэл санааны дарамт тий үл хайхрах байдал гэдэг ингээд мүлжлэгийн альва хэлбэрээс ангид байна гэдэг ингээд заасан байдаг. Гэтэл энэ эрх маань бас ингээд зөрчигдөд байгаа асуудал байгаа байхгүй юу? Манай улс хүний эрхийг хэрэгжүүлэх талаар олон талт арга хэмжээг зохион байгуулж, шатандаа ярьдагч хаалганы ард хүүхдийн эрх зөрчигдсөөр л байна. Эцэг их гэр бүл, сургууль, багш, орон нутгийн захиргаа, хүүхэд хамгааллын байгууллага энэ мэт хүүхдийн эрх зөрчигдөж, эрүүл мэнд сэтгэл зүгээр хохирж буй асуудлуудад ялангуяа охидын жирэмслэлт, хүүхэд насандаа ээж болох эсвэл өөр хөндүүлэхээс өөр гарцгүй үлддэг энэ асуудалд онцгой анхаарч яаралтай арга хэмжээ авах цаг нь нэгэнт болсон. Бид хүүхдийн эрх хаана хэрхэн зөрчигдөж байгаа чиглэлээр цуврал контентуудыг үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэнэ.